Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр нэг видео хийж үзэх гэж байна. Энэ бол одоо хамтдаа суралцъя, хамтдаа хичээлээ хий гэсэн агуулгатай, уриалгатай. Тэгээ миний би одоо инх манлаа Сиднейх сургуулийн магистрант. Одоо яг Сиднейх сургуульд эсэж ороод эхний семестрээ суралцж байгаа. Тэгээд маш их даалгавартай хичээлтэй байдаг тул ер нь одоо өмнөх хичээлүүдтэй их тийм төвлөрөх шаардлага зүй ёсоор ингээд гарч байгаа. Тэгээд тэр нь ямар ч хүнд сурна гэдэг бол ерөөсөө төвлөрөхийн нэр байдаг. Тэр хичээлийг урт давтах, олон цагаар давтах, бага цагаар давтах нь бол сонирн биш. Гол нь одоо төвлөрөөд яг яс төвлөрч чадах юм бол хүн амжилттай тухайн зүйлийг ингээ ойлгож аваад тухайн хичээлийн ард гарч чаддаг. Ерөөсөд амжилттай суралцсан гол үндэс бол төвлөрөлт. Төвлөрнө гэдэг маань ерөөсөө л тухайн хичээлд бүх анхаарлаа хандуулна. Тэгээд аль болох одоо максимум төвшөнд хамгийн дээд зэргээр нь л ойлгоно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ нэг ер нь хэд хэдэн видеоор юм туршилт хийж үзье. Тэгээ эхний туршилт бол энэ Pomodoro техник гэж байгаа юм. Суралцдаг, хичээл давтдаг. Энэ маань 25 минутаар төвлөрч хичээлээ хийгээд 5 минутын завсарлага авдаг. За тэр 5 минутанда кофе ууно, салхилно, тамхи татна уу, тухайн оюутны хүний бол одоо дурын асуудал. За тэгээ үргэлжлүүлээ дахиад 25 минут ингээд суудаг. Нийтдээ 4 блок явна. 1 цаг гэсэн үг. 4 блок яваад 30 минутын амралт авна. Ингээд хамтдаа 2 блок хичээлж үзье. За тэгээд эхний 25 минут эхлэлээ 25 минут маш сайн төвлөрөөд за энэ хооронд нөгөө сошиал медиа чинь бүх юмнуудаа аль болох хаагаад зөвхөн урд байгаа одоо хичээлийн агуулгад төвлөрнө. Одоо би одоо жишээ нь нэг хичээл дээр 6 хүнтэй багтай хамт нэг юм төслийг IT-ийн төсөл боловсруулах шаардлагатай болсон байгаа. Сүүлийн 3 даалгавар нь бол ингээд надад хариуцлаад өгсөн манай багийн ахлагч маань. Тэгэхээр би тэр 3 даалгаврыг одоо энэ 2 блок 2 цаг гаруйгийн хугацаанд хийж дуусгах хэрэгтэй. Дуусгана гэж төлөвлөсөн байгаа. За тэгээд ингээд хамтдаа хичээлцгээе. Өнөөдрийн бидний туршиж үзэх даалгавар бол Pomodoro техник. Надтай хамт суралцаарай. За, цаг явлаа.
abilities. За эхний 25 минут дууссан байна. Одоо 5 минутын завсралгаа авна. Тэгэд ягаад ингэдэг гэхээр магадгүй нөгөө энэ помодоро техникээр хүн бас хэмнээс хурдан ууддаг болсноо шалтгаалаад ингээд 25 минут тутам завсралгаа ав гэдэг гижиж магадгүй. Тэгээ миний зүгээр ойлголт. Тэгээ 25 минут ямар ч байсан би бол цай ууя гэж бодож байна. Таны орсон босоод өглөө хэлдэг.